Төлбөртөө хуцаар байгаад овоо мөнгөтэй болоо биз. Ширээ тогшиж ирээд салам загнаад төмпөн шанаг нохоос ав хуц цул худалдагдсан зөнгөөр нь дуудалцсан. Шок мэдээ хошинтой ам нэвтрүүлгийн 38 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Хідэн адсагнаас болж хүн алах нэ гэдэг шиг юм кинонд биш амьдралд боллоо. За ингээд дайрж ална гэдэг энэ хараа. Хамар яхаа хүний гүрнүүд гүртээ аа. Хамар яхаа хүний гүрнүүд гүртээ аа. Эдэн адсагнаас болж хүн алах нэ. Засагтааны захиур төмөр шилийн сайн ир бол түүний нутгийн Чимбат шилийн сайн ир биш боллоо. Гацуурт буюу гац тэгээд уурт захирал угшил сайтаа угсаат Ланд 200 үйлдвэрийн халиун саарал цусмын төмөрхүүлгээр морьтой моциклтэй хүн элдэн хөөж адуун сүргээсээ таслан үргэлээ. Чигээрээ шууд ахиж ороод хоёр цагаан өнгийн кросс маркийн тэр мотоциклтэй залууг мөргөж унгасан. Дараа нь цаашлаад нэг моциклтэй иргэн морьтой иргэнийг мөргөж унгачаа тэр дундуур одоо бичлэгэн дээр ил татаар гэж байгаа шүү дээ. Нэг талаас Хөлмөрийн Баатар Чимбат, нөгөө талаас Сэлэнгэ аймгийн Цагаан Нур сумын 3 дугаар багийн засаг дарга Ган Зориг болон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн гарсан. Чимбат гарал үүслийн гэрчилгээ зөвшөөрлгүйгээр малын өвчин гарсан дорндоос 300 гаруй адаа оруулахыг багийн засаг дарга малчид эсэргүүцснээс авто, мото, морд механикжуулсан бригад оролцсон цэргийн тусгай ажиллагаа болсон юм. Бодооч! Хувийн өмч хөрөнгөө хамгаалсан байлаач машин техникээр амьд хүн адуу мал дайрч унахаар давшин довтолсон хэвээрийн зүйл биш. Хинчиг зочин хэрдхийг хүмүүн бусын үйлдэл. Чимбат малын улгаач нартай тэмцэж байна гэж хурдан шуурхаа мэдгдсэн. Өөрсдийгөө гар утсаараа бичлэг хийж олон түмэнд дэлжлээд өөрсдөө цагдаа дуудаж баригддаг усан тэнэг хүлдөө дөнгө малын хулгайч хорвоо дэлхийд байхгүй. Багийн засаг дарга мууд сайнч Монгол төрийн төлөөлөгч, хууль хэрэгжүүлэх ажил үүрэгтэй албан тушаалтай юм. Мөрн нараа машиных нь мөрн цагдаад аймагаас цагдаад хой даад 3602 дууч. Адуу мал хулгаалаагүй бид нэрийг мушгин гуйвуулсан төрийн албан хаагчдыг болон бусад ард иргэдийг гүтгсэн доромжилсан бид нэр баг малын хулгайч гэд Монгол улс орондоо яригдчихэж байна бас. Малын хулгайч байсан ч машинаар хөөж элдэх дархан ирэх Хөлмөрийн Баатар, Улсын Баатар хэмгүйч байхгүй. Малын хулгайтай тэмцэх гэснээс мал аж ахуйг дэмжих сан, тариалан эрхлэлтийг дэмжих сан, бусад сангуудын тоноолчдтай тэмцмээр байгаа юм. Соёлын сайдын аавын соёлгүй үйлдэл соёлын үрийг хөдөөгийн уул тал Хөлмөрийн Баатарын тархинд тарж ургуулах хэрэгтэйг нотолж байна. Зэрлэг өрнөгийн үеийг сануулсан хэрэг явдал 21-р зуунд Монголд гарсаар байгаа нь энэ. 1559 ОБЦ улсын дугаартай соёлгүй жолоодлогын унаа болсон Ланд 200 машин нь соёлын сайд номингийн эзэмшилд бүртгэлтэй. Хөрөнгө оруулахын мэдүүлэгдээ бол бичээгүй 110 мянган төгрөгийн торгуултай. Ланд 200-аар хүн амьтан элдэн хөөгчдийн автоүргээлэг экстрем спортын клуб байдаг бол шүдний эмч маралмаа Чимбат нар анхны гишүүд нүүр царай нь болохоор байна. Гацуурт компани өмгөөлөгч нутгийнх нь эмэгтэй ажилчдыг зодсон, нэгийнх нь хуруу хугарсан, адуу алдагдсан, компани нэр төрд халдсан учраас цагдаад хандсан гэж мэдэгджээ. Солонгосын төрөөс туршлага судлах гэж явсан хурган дарга хуцан түшмэл Солонгосын төрийн шоронгоос олон жилээр туршлага судлан суралцаж магадгүй боллоо. Солонгосын цагдаа Сэлэнгийн Мандал сумын засаг дарга орлагч Мөнхбатын бэлгийн хүчирхийллийн хэргийг прокурортой хянуулахаар шилжүүлсэн байна. Засуулмаар хүгнүүлмээр засаг даргын орлагч бээр 20 настай орчуулагч охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бол 3 жил, хүчинцэн бол 10 жил гадаад шоронд дотоод биеэр ариун туршлага судлахаар болсон тухай хэвлэлүүд нь мэдээллээ. Өгзөг батсан үйлдэлтэй одоо үндсэн хуулийн цэцгийн даргаас үндсэн хуулийн цэцгийн гишүүн болж өршөөлгүй хатуу гисгээ шийтгэл гим зэм хүлээснийг мартах учиргүй. Үндсэн хуулийн цэцгийн даргаасаа эхлээд хуцан хурган төшмлүүдийн садар явдал, самун үйлдэл, энгийн иргэдийн эрх ашигч сөрөг муугаар тусч монголчууд муу нэр муухай хочтой боллоо. Архаг хүнд өвчтэй, хинт ч гим хийгээгүй 3 настай балчир монгол хүүг цагаачтын шоронд томчуудын хамт 20 хоног хорж цагдаж буй камерын бичлэгийг солонгосын хэвлэлүүд цацсан байна. Хүнд өвчтэй хүүг хорж байгаад албадан буцаачээ. 한 아이가 사물함과 벽 사이 작은 틈에 고개를 쳐박고 앉아 있습니다. Монгол иргэдийн эрх ашигыг хамгаалах үүрэг хүлээсэн элчин сайд консулын газрын цалингаа бүтэн аваад цагаа бүртгээ суучлаагүй. Хүний нутаг, хүний газарт хүнд өвчтэй бяцхан хүүг 20 цагдаж албадан буцааж хүний үндсэн эрх олон улсын дүрм журмыг уландаа гიშгсэн хөдөлгөөгүй баримтын мөрөөр төрийн далбаатай машиндаа суугаад хилдэг газар нь хийлж эсэргүүцэх үедээ эсэргүүцдэггүй юм уу? Улс төрч хүн хэлхээсээ өмнө сайн бодож байхгүй бол хэлснийхээ дараа 1000 бодоод нэмэргүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Булган Туяа Эв хавгүй үгэндээ ээлжид удаага ороогдож
Баяраа өөрөө ширээн дээрээсээ унсан штэ гэдэг шиг олонний хил амны бай боллоо. Булган туяа нүүрсний хулгайтай тэмцэх улсаараа бие биенээ шоронд хийх нь үнэт зүйл зориг байж болохгүй гэж Бээжин аялахын хятадаар биш хал хаялгууны монголоор хааны гудамжны болонд биш чуулганы танхимын тхий голоос өөр хин нэгэн биш өөрөө хэлсэн. Бараг одоо өнөөдрийн үндсүүлэлүүд нэг нүүрсний хавлгааны ардагч юм шиг. Бараг бидний өсөл зорилго тийм болчиход байна. Чи одоо улсаараа бие нэг шоронд хийх нь үнд зүйл зорилго байж болохгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр нөгөө бидний үнд зүйл хайчвал гэдэг байгаа байхгүй. Монголын үнэт баялагийг тоногчдыг хуулийн дагуу гисгэн шийтгэж гин зэмийг нь үүрүүлэх нь үнэт зүйл биш юм бол тэгээд үнэгүй зүйл юм уу? Өндөр үнэтэй баялаг тонсон учраас үнэн шударгаар дэнслэх нь өөрөө үнэгүй зүйл биш үнэт зүйл юм. Улсаараа хэдэн үнийг шоронд хийж таашаал авах гэж байгаа сайн дурын сайхан гэж юу? Хуультай, ёстой, төрттэй, засагтай тусгаар улс учраас гинт хэрэгтэй тэмцэх тэр дундаа аалсны тор шиг хэрсэн авилгыг задлан нураах ёстой. Нүүрсний хулгайтай тэмцгээс гадна хийх ажил, шийдэх асуудал анхаарах зүйл бас бий шүү гэж хэлэх гээд ивэ болохгүй илүү үстэмийн юм ярьсан байх гэж зарим нь үзэж байгааг энэ ташрамт хэлье. Хэдэн үнийг шоронд аваачаад хийчихвэл энэ насны том гавья болгох гээд байгаа хүн нь ерөнхий сайд оюун эрдэнэ үү? Хэдэн хүмүүсийг авичид нэг шоронд хийчихвэл одоо бараг нэр одоо энэ наснд нэг хийсэн том гавья бараг болох гээд байгаа байхгүй. Энэ насны гавья шагнал мөн ч вэ биш ч вэ хэрэг хийсэн бол ялаа үрдэг шийтгэлээ хүлээдэг байх нь Монгол төрийн хуулиас Монгол түмний хүсэл шаардлага юм. Улсаараа бие биенийгээ шоронд хийх гээд байгаа юу? Улсынхаа эдийн засгтайгаа тэнцүү, бүгдэд оногдох Евингийн тал, цалин тэтгэвэр тэтгэмжийг хулгайлсан, алга болгосон тонуулчин дээрэмчтэй тэмцэж байна уу? Булган туяа бодлогогүй үг хэлдэг, болчингүй үйлдэл хийдэг, эв хавгүй ярьдгийн гин биш зан. Нэг биш нилээд олон удаагийн брэнд явдал болсон. Өнөөдөр монголчууд саяын Сүхбаатарын талбай дээр жагсааж байгаа нь ганцхан энэ нүүрсний хулгайтай биш. За одоо юмны үнийг өнөөдөр буулгах дээр энэ Орос Украины дайныг одоо болиулж чаддгүй юм бол өмнөд төршийнхөө ковидтай тэмцэж чаддгүй юм бол ядаж авилга хэл ахуултайгаа тэмцэжээч л гэж хүсэж байгаа. Энэ хачин ярианаас хачин асуулт урган гараад байна. Хүрсэх ерөнхийлөгчөө арайчтэй Орос Украины дайныг болиулаач. Путиныг өрөөндөө дуудаж авчираад өмнөө суулгаж байгаад ширээ тогшиж ирээ салам загнаад тэр дайныг зогсоохгүй тэр бом мод энтергээд юугаа хийгээд байгаа юм бэ гэж шаардах уу? Ерөнхий сайдаа ковидтойгоо тэмцэж чадахгүй байгаа Ши Жинпинийг 5 иш ажиллагаанд хамруулж шүглүүлээгээд бүрийн эрхийг түтгэлзүүлээч гэсэн гэж ойлгох уу? Орос Украины дайн Хятадын ковидыг зогсоож чадахгүй болохоор л Монголд авилгатай тэмцээд байгаа юм уу? Украины дайныг зогсоочихвол авилгатай тэмцэхээ шууд болчих юм уу? Хятадын ковид зогсчихсан эсвэл бид зогсоочсон юм бол авилгаа яах юм бэ? Хүүхдийн хүчирхээлийн эсрэг хүн байж болно. Заавал төрийн хамгаалалттай ордон дотор камеруудын өмнө бодлон самууран байж хацраа түмбийлгэн, харцаа бүлтээлгэн шүглүүлээд шоудах уу? Хүн олон хилтэй байж болно. Заавал тэрийгэ харуулчих гэж чичрээд Монгол сайд Монгол хүүхдүүдтэй хятадаар хууч хөөрч буухалдаг байх юм уу? 再考一次，那个时候可能是你的成员要开始考虑以后要去。 Бодхоос өмнө хэлэх биш, хэлхээс өмнө бодох нь хин хиндэ тустай. Тоолбол насаар өөрч төөж цараа адилхан Монголын улс төрийн хоёр их тоодон хэрүүлж инх бол жиргээ дүүрэн бие биенийхээ хорыг малтаж шарыг гоцоолгов. Төөнчинээ биесээ түмпэн шанаг нохоос ав хуц цуйл худалдагдсан зөнгөөр нь дуудалцсан хорон үгийг уралдуулан хурц хилийг сорилсан олныг баясгаж түмнийг цэнгүүлэн төрийн тэргүүн аснагч татан оролцуулж Монгол орлоныг хэрэлдэв. Баабар ачаа бараага түмпэнгөөр зөөж ажлын байр нэмэгдүүлнэ гэж бомбтгаасан гарчин энэ өөрөө эзтэй гэсэн бол урдуураа улаан үлтийг гаргадаггүй улаан хэрүүлж зикан чам шиг мөнгө өгөхөөр хуцдаг нохоо биш. Хаяас эх орноо бодмоор юм. Төлбөртөө хуцсаар байгаад овоо мөнгөтэй болоо эзтэй гих зэрэгээр хариуг нь барив. Женко ерөнхийлөгч болоотаа Баабартай уулзаж баяр цогтыг тамгын газрынхаа дараагаар тавих хүсэлтэйг хэлсэн. Баяр цогтыг шоронд хийх санаа Женкогийнх биш. 10 жилийн гяндан бол Зикагийн бүтээл гэж дараагийн цохилтоо хийсэн бол инх болт хэрүүлдэ Баттулгыг татаа оролцуулж экс ерөнхийлөгч рүү уцсахж асуухад Баабартай ийм юм ярьж байгаагүй гэж хариулсан тухай жиргэжээ. Женко өөрөө санаачилж баяр цогтод 10 жил өгсөн. Чи болохоор өшөөй гэж гуйсан юм байна те гих зэрэгээр тоодон хэрүүл томор нь тэлсэн байх юм. Монголын хоёр их хил амаа билүүдэгч хорон үгний мэхний их дэлгэрүүдийн дайралцсан сүүлдээ сурагч ахуй цаг социализмын эрүүн рүү халсан. 10 төгсөөд Москвагийн их сургуульд явсан баяр цогтод монголчуудын шавар гэж хочилдог байсан Сибирийн Свердловскд хуваар авсан инх болт атаархаж
хорсдог тухай 100 дамнасан хэрүүл болоод эцэст нь харилцан биесээ тас блоклсноор хэрүүл өндөрлөв. Инх болтон инх сайхан 5 толгой хятадуудад үнгүй шахам өгөх гэж байхад нь Монголд авч үлдсэн гэж тайлбарладаг. Баабар нь нүүрс үнс болохоос өмнө төмөр зам тавьж ахиу ихээр зарах ёстой байсан гэж үздэг. 5 толгой орд газрыг зөвхөн Хятадын Шинхуа, Японы Сумитомо, МСС-ийн консорциум авахаар яригдж байсан. Харин инх болт өнөөдөр 5 толгой жилийн борлуулалт $1 тэрбум давж байхад бүхлээр нь ийм мөнгөөр өгөөд оруулсан хөрөнгөөр нь тооцох хохиролтой гэрээ хийх инх сайхны санаархлыг таслан зогсоосон гэж ярьдаг юм. Шок мэдээ. Хошинтай нэвтрүүлгийн 38 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.